За сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ Герман улсын Chibo брендийн бүрэн автомат 2,900,000 төгрөгийн үнэтэй энэхүү Beta кофений машиныг танилцуулж байна. Энэхүү машины онцлог нь юу вэ гэхээр бүрэн автомат, өөр дээрээ бүтлэгчтэй, өөр дээрээ мөн сүү хөөрүүлэгчтэй. Энэ бүрэн автомат кофений машины гаргадаг бүхэл төрлийн кофег чанах боломжтой. Жишээ нь эспрессо, американо, латте, капучино, за мөн дээрээс нь хөөрүүлсэн алган сүү гарна. Ер нь бол бүрэн автомат кофений машинууд дундаа харьцуулахад нэгдүгээр овер хэмжээ багтай, жижигхэн. Таны ямар ч алтооны тавилга дээр бол таарчин. Ардаа юм усны танктай. За Германд үйлдвэрлэсэн учраас чанарын хувьд бол маш бат бөх. Ачаал бол маш сайн даадаг. Чанартай ийм кофений машин байгаамаа. Энэ хэсэг бол мэдээж кофений сүүний хөөрүүлэгч хэсэг. Энэгээр бол сүүнийхаа халаалтын төвшинг, хөөсрүүлэлтийн төвшинг хэмжиж болно. За энэхүү дээдлийн хэсэг маань бол дээш доошо гүйдэг учраас хаягандаа ингээд хөрвүүлэгт чинь шингээ хаягдлын хэсэг байна. За мөн хуурай кофений хаягдлын хэсэг маань энэ доор ингээд байж байдаг. Цэвэрлэхэд маш хялбархан, хэрэглэхэд маш энгийн. Герман, Европын хэрэглэгчнэрт бол маш их танигдсан ийм машин байгаа. Манай компани энэхүү машиныг одоо ерөнхийдөө бол оруулж ирээд бол одоо 2 жилийн хугацаанд бол одоо борлуулж тестэлж ажиллаа. Тэгээд кофений машин авах гэж байгаа хүмүүс маань нэгдүгээрт засвар үйлчилгээтэй, сэлбэг хэрэгсэлтэй, эргээд буцах эзэнтэй ийм газрыг сонгохыг бол нэг төрөнд зөвлөе. Бусдаар бол кофений машинууд бол ерөнхийдөө үндсэн одоо яг бүтцэн нь ижлэгэн байдаг. 3 хэсгээс бүрддэг. Кофе бутлах хэсэг, за мөн кофе чанах хэсэг, за мөн сүү хөөрүүлэх хэсэг. Үндсэн 3 хэсэг маань ерөнхийдөө бол хамгийн эмзэг амархан гэмтэх эвдрэх магадaltaй хэсэг нь бол сүү хөөрүүлэлтийн хэсэг байдаг. Сүүнийхээ сүүтэй кофе чанаад өдөртөө ямар ч лсэн ингээд цэвэрлээд өдөр тутмын үйлчлэгээ хийхгүй бол ямар ч машин гацсан нэвдэрнэ. Тэр тохиолдолд эргэж очих одоо засгийн sales after service буюу үйлчлэгээ байгууллага байхгүй бол маш хүндрэлтэй байдаг. Тэгэхээр энэхүү машин маань бол ямар хүчин чадалтай вэ гэхээр 20 хүртэл хүний одоо хүнтэй офис, жижиг офис, албан байгууллагууд илүү тохиромжтой. За мөн орон нутгийн жижиг дэлгүүрүүд, хүнсний дэлгүүрүүд, за жижигхэн кафе ч юм уу тийм ээ. Үйлчлэгээ эрхэлдэг хүмүүс хажуудаа бүрэн автомат машинаараа одоо орж гарсан хүмүүстэй бүх төрлийн кофегаар үйлчлэл явуучих юм боломжийг олгодог ийм автомат машин байна. За энэ дээр өөр юу ярих вэ? Ингээ баг болчихсон. За тэгээд энэхүү машин маань өөр дээрээ бол ийм тооч дэлгэцтэй. Энэ дээрээс бол юу тохируулж болох вэ гэхээр мэдээж уултын кофенийхоо төрлүүдээс гадна одоо энэ одоо жишээ хэсгээр дарахад бол үрнийхээ хатуу чангыг бас тохируулах юм боломжтой. 3 төвшин. Шингэн уудаг хүн бол 1-р төвшөнд, арай жоохон дунд зэрэг нь 2, жоохон чанга уудаг хүн бол 3-р төвшөнд тавихад таны кофе чанга солон ингээд тохирчих нэ. За тэгэд